Улсын их хурлын дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суур конвенцэд 1992 онд Парисын хэлэлцээрт 2016 онд тус нэгдэж орж олон улсын хурал зөвлөгөөнд тасралтгүй оролцсоор ирсэн ч уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохоос өөрөөр давж хийсэгүй 30 жилийг үтсэн мэдээлэлд давж танилцж байна. 19-р зууны сүүлээс өнөө хүртэл хугацаанд дэлхийн агаарын дундаж хэм 1 градусаар нэмэгдсэн байхад манай орны хувьд сүүлийн 80 жилд 2.4 хэмээр дулаарчээ. Түүгээр тогтохгүй 1990 оноос хойш 35 жилд хүлэмжийн хийн нийт ялгарл 82%-аар нэмэгдэж нийт нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт газрын доройтолд өртжээ. Ширгсэн нуурын тоо багассан мөсөн голын талбайч сэтгэл эмзэглэм төвсөнд очсныг уг мэдээлэлд бас дурджээ. Үүнээс үүдэн ус цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл ган зуудын давтамжиж нэмэгдсээр байна. Ийм учраас олон улсын байгууллагууд бидний уур амьсгалын өөрчлөлт эмзэг өртөмтгий эрсдэлтэй орнуудын тоонд оруулан нэрлсээр ирсэн. Үүний учир шалтгааныг хариуцсан салбарын хүн амын төвлөрөл, үйлдвэрлэлийн тоо хэмжээ, малын тоо толгойн өсөлтөд холбон тайлбарлаж буй бодит байдалтай бас нийцэхгүй байна. Манай орны хувьд өвлийн улирлын оргил ачааллын үед 1600-аас 1800 мегаватт эрчим хүчний ачаалал эх жилүүдэд өсөн нэмэгдсээр 2030 он гэхэд 3500 мегаваттыг давах тооцооллыг салбарын мэргэжилтнүүд гаргадаг. 2017-оос 24 онуудад улсын хэмжээнд шинээр 12 байршилд нарны станц ашиглалтанд оруулж сэргээгдэх эрчим хүчний нийлбэр хүчин чадлыг 16 онтой харьцуулахад 4 дахин нэмэгдүүлсэн хэдий ч энэ жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээ шаардлага түүний дутагдaltaй нөх их усрын бүтээн байгуулалтын чадалтай харьцуулахад бас үлэмж хэмжээний бага байна. Ерөнхий сайдын уг мэдээлэлд Монгол улсын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтын үнэлэхгүй хувь хэмжээ бага боловч нэг хүнд ногдох болно. Нэгж дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ногдох хувь хэмжээгээр дэлхийн дунджаас 15 дахин их байна гэж дурджээ. Энэ бид хүлэмжийн хийн ялгаруулж буй салбаруудын үр ашгийг нэмэгдүүлж дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх замаар энэ тоон үзүүлэлтийг зохистой болгох шаардлагатай байгааг харуулж байна. Гэвч малын аж ахуйн салбараас харахад бид малын тоо толгойн цөлжилт, ган зуудын улмаас огцон буурсан идэвхгүй үзүүлэлтийг хүлэмжийн хийн бууруулсан үрдүн метр ашиглан өөрсдийгөө тоо баримтын хувьд хуурах нь бас нэг талаар улс орны эдийн засгийг агшаахад бас энэ тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж буй юм өрөөсгөл шийдвэр гэж тоо баримт гэж харагдахаар болчихжээ. Малын аж ахуйн салбарт 2018 оны байдлаар 71 сая тоо толгойд хүрээд байсан малын тоо өнгөрсөн жил 57 сая хүрч 18%-аар буурсан. Манай улсаас газар нутгийн хэмжээгээр хэд дахин бага Шинэ Зеланд зэрэг орнууд малын аж ахуйн салбарыг хөгжүүлж нэмүүн цэнийг дэмжсэн тогтолцоог бий болгох замаар хөдөө аж ахуйн салбараасаа жилд 40 орчим тэрбум $, экспорт болж байгаагаас харуул бид хөдөө аж ахуйгаасаа илүү үр ашигтай бодлого явуулах юм хэрэгцээ шаардлага тулгамдсан байгааг бидэрт бас харуулдаг. Харин ой усны нөөцийг хамгаалах, биологийн олон янз байдлын хамгааллыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилт харьцангуй өндөр хувийн бэлдэлтэй байгаа нь булаг шанд, аршааны ундрагын эхийг хамгаалж, хөв цөөрөн байгуулж, ойн арчилгаа цэвэрлэгийг жил бүр нэмэгдүүлж, ойн нөхөн сэргээлт, ойжилтын ажлыг нэмэгдүүлэн тэрбум мод зэрэг тэргүүтэй ажлуудыг хэрэгжүүлж буй нь бас тодорхой үр дүн баха. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд бүтээлчээр дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудалд урт хугацааны тогтвортой бодлоготой байх шаардлагатай ба юунтай холбогдуулан засгийн газраас авч хэрэгжүүлэх үндэсний зорилт, үндэсний арга хэмжээний хүрээнд улсын хурлд гарсан намын бүлгийн зүгээс бас дараах санал зөвлөмжийг бас хүргүүлж байна. Монгол улс 2035 онд хүртэл эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 30% хүргэх зорилт тавьсан. Тухайн үеийн эрчим хүчний суурлагдсан хүчин чадлыг 3500 мегаватт хүрэхээр зорьсны 1000 сэргээгдэх эрчим хүчний хөөсөр байгааг иргэн харж хөрөнгө оруулалтын бодит боломж, сэргээгдэх эрчим хүчний тариф болон сэргээгдэх үүрсүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зэрүүг дэмжих тарифаар нөхөн олгоход бас эдийн засгийн тооцоолол төсвийн дарамт зэргийг бид нэгтлэн үзэх шаардлагатай. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний хүрээнд эрчим хүч, дэд үтц, хөдөө аж ахуй, ойн болон халаалт дулааны зэрэг технологид инновац нэвтрүүлэх, урамшуулах бодлогыг түлхүү баримтлах, цаашлаад хувийн хвшлийн оролцоог хангахад түлхүү анхаарах шаардлагатай байна. Монгол улсын статистик 1990 оноос хойш жилд дунджаар 240 мянган га хүртэлх ойн хөнөөлт хортон шавж болно, ойн төмөрт
За баярлалаа. Намуудад